Сайн байна уу? Star телевизийн Сентвийн нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Намайг Батгэрл гэдэг жүжигчин мэргэжилтэй. Намайг Мөнх сайхан гэдэг мэргэжлийн урлагийн их сургууль буюу Монгол Улсын консерваторийн маркетингийн албыг хариуцж ажиллагаа. Ямар хичээллээ гэж аюух боддог байсан. Гэхдээ ерөөсөө нэг яг зориулаад цаг зав гаргаад за ингэ хичээлээд үзье даа гэж бодсон боловч яг амжаагүй гэх юм уу? За би анх удаага харж байна. Айгуу гоё юм бэ. Агаарын яг гэхээр бас амар сонирхолтой санагдаж байна. Тэгээд бас нэг мэрэгжлээ солиод агаарын ягаар хичээллэн гэхээр бас үнэхээр сонирхолтой санагдаж байна. Тэгээд би болохоор манай охинд илүү ойр байх гэж бодож байна. Манай эдэр маань тайзны хөдөлгөөн, уян хатан маш их давуу талтай. Би бол хөгжимчин хүн. Яг гол зүүнээр сууж тий хөгжимддэг болохоор сайхан сууж байгаа тийм л хичнээн. Нөгөө нэг жоохон хичээллэг болохоор сайн мэдхгүй байна. Ямар ч хэсэ одоо тэгээ орж байгаа л харцгаая. Ялгаа нь яаж гарах нь вэ? За, орцгоохоо. За оръё. За. Сайн байна уу? Одоо нь сэтгэлгэн хэлэхгүй байна. Багш нь болохоор анх цэцэг гэдэг. Тэгээ ерөнхийдөө Монголын агаарын ягийн албаны тэргүүн гэж явдаг. Би өөрөө бас циркийн жүжигчин мэргэжилтэй хөгжим бүжгийн коллежийг төгсөж ирсэн. Хөгжим бүжгийн тий цирк анги төгсөж ирсэн. Тэгээ ерөнхийдөө тэгээд ер нь л агаарын гимнастикээр хичээлж жагаад ер нь бас агаарын ягийг бас илүү сонирхож эхлээд илүү амьдрал одоо нөгөө хүмүүст одоо заавал жүжигчин хүн хийх ёстой биш хүн болгон хийх боломжтой гэдэг зүйлээр л илүү их нөгөө эрүүл амьдралын хвшлийг оруулж өгөх тий. Манайх Монголын агаарын ягийн холбоо гэдэг холбооны дэргэдэх хайрын йогистууд гэж яддаг. Тэгээд Монголын агаарын ягийн холбоо гэдэг маань өөрөө нөгөө агаарын ягийн боловсон хүчнийг бэлтгэдэг газар байна. Тэгээд Монголд анх удаа агаарын ягийн багш нарыг бэлтгэжсэн. Одоогийн байдлаар бид нар 98 багшийг Монгол оронд 14 аймаг орон нутаг одоо тий самуудад ингээд төгөн дэлгэрсэн байгаа. Тэгээ намайг болохоор анх цэцэг гэдэг олон улсын мэргэжлийн багш, за мөн циркийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтаа юм хүн байна. За өнөөдөр болохоор хэдүүлээ анх удаа явж байгаа учраас анхан шатны хөдөлгөөнүүд орж өгье. За мэдээж хэрэг йог хийхээр өөртөө айгуу гой танилцаж эхэлдэг. Сайн уу гар минь, сайн уу хөл минь, сайн уу сэтгэл минь гэдэг ч юм уу те. Өөрийнхөө бие организмтэй илүү их танилцаж өгдөг болохоор хэдүүлээ эхлээд танилцаад тэгээд анхан шатны хичээлүүд дээр ороод үзье. Тэгээд та хоёр маа дараа сэтгэлээ хэлэхгүй те. Бид хөлдөө ташааны хэмжээтэй гараа доош нэмжуулаад далаа тэнэлгээд за толгой яг орой дээрээс татуулж байгаа юм шиг сунаад нүдээ ханаад анхаарлаа төвлөрөл эрүүгээ баг зэрэг доош нь дараад. За оюун бодлоо зэгцлээд тайван юуж бодохгүй. Юунд ч санаа зовхгүй. Өнгөрсөн болсон бүхий л зүйлийг мартаад ирээдүйд болох. Ер нь аль нөгөө агаарын ягийн багш өөрөө зөөлөн хэрнээ жоохон тайван өнгөөр бүх хүнд сонсогдохоор ярих хэрэгтэй байдий. Агаарын явчлтгүй йогийн багш тухайн хүнд одоо нөгөө орилоо дэвэл нөгөө хүн чинь тайван байх төлөвт орж чадахгүй учраас аль болох тайван чимээгүй дотгошоо төвлөрөх тэр хоолойны өнгийг бид нараас нөгөө амьсгалын дасгал хийхдээ олон дадлага хийж аваад гаргаж өгдөг. Өнгөрсөн болсон бүхий л зүйлийг мартаад ирээдүйд болох гэж буй зүйлд бүх санаа зов. Яг одоо та тайван. Таны дотор амар амгалан оршиж байна. Хамгийн нөгөө нэг эхлээд ингээд тасгал хийгээд эхэлж яхад нөгөө нэг юм бясалгал шиг нэг хэдэг минут явсан баха тий. Тэр цаг хугацаанд ингээд айгуугаа ингээд тайвширсан. Нэг баян ингээд за дараа нь тийм ажилтаа. За энэний дараа ингэн өчигдөр чи яалаа гэдэг бодлон хүний толгоноос нэрээ салтгууны яг тийм үнэ юм шиг санагдсан. Тэгээ яг тухайн үед бясалгал хийгээд ингээд бас айгуу гоё нэг тийм юм тайвширж байгаа мэдрэмжийг айгуу их авсан. Гүнзгий амьсгал аваад гаргая. Энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн тайван газар бол зөвхөн таны дотор байгаа.
тэр тайван сайхан газрыг мэдэрцгээе. Уртаар амьсгал аваад удаанаар гаргая. Өөрийн биеийг дотроос нь ажиглая. Хөлийн улаа ажиглая. Би ч ер нь нэг байнга бодож явдаг хгүй юу. За одоо ийм шүү, одоо ингэ шүү, одоо энэний дараа ийм шүү гэл өчтөр тэгсэн чи өнөөдөр ингэх ёстой гэдэг ч юм уу тийм юмнууд ингээ байнга боддог. Тэгээд яг сая нөгөө багшийн заавраар ингээд явхад бол яг тухайн үедээ ингээд нөгөө нэг төвлөр гэсэн газар ингээд төвлөрөөд тэр нөгөө нэг нурууныхаа үеинүүдийг бодоод эхлэнгүүд нөгөө нэг хүн ингээд яг тэрийгэл бодож эхэлт юм байлаа. Анхаарал хаана вэ? Яг тэр газраа л байсан. Хөлийн шагаа өвдөг ташаага ажиглая. Бат бөх тогтвортой тэнцвэртэй байгааг нь мэдэрлээ. Амьсгалыг гүнз явлаа. Аажимхан удаанаар гаргая. Анхаарлыг нурууны ард хэсэгт авчиръя. Нурууныхаа үе бүрийг нэг нэгээр нь мэдрээд тал тэнгэр мөрсөл хүзүүгц хан хэрэм мэт бат бөх байгаагаа мэдэрлээ. Оюун бодол цэвэр тунгалаг амьсгал тань тогтуухан орж гарч байгааг мэдрээ. Тухайн хүнийг яг одоо цагт нь байлгах хэрэгтэй байдаг. Ямар нэг илүүдтэй бодохгүй. Одоо бид нар чинь ингээл наашаа ингээл ирэхийн тулд маш олон төвжирлийг давж маш өвлийн уйлрал мэдрэл гэхэд их олон зүйлийг давж гарч ирдэг. Тэгэхээр нөгөө хүн тодорхой хэмжээнд аягүй их нэг сандралтай ч юм уу хоцорч угаасаа л бид нар чинь зогсоолоос өсөлөөл асуудал эхэлдэж штэ. Тэгэхээр яг нэг тайван төлөвт байлгахын тулд бид нар ингээд тухайн үедээ ингээд хүмүүстэй хандаж хэлж өгдөг. Яг одоо цагтаа чи оршоод ямар нэгэн зүйлд санаа зовхгүйгээр яг өөрийгөө одоо мэдрээч гэсэн тэр зүйлийг л өгөхийг хичээдэг. За матрасныхаа голд хөлдөө ташааны хэмжээтэй зогсоод гарын хоорондын зам мөрний хэмжээтэй байрлуулад гараа жоох ойртуулад өгөөрэй. Хатгаараа. За амьсгал авлаа даал мөрийг доош нь дараад харц зургашаа. Ахар сүүлийг дээш нь өргөөд харц зургашаа. Амьсгалыг гаргаад нурууны доод үеэс бөмбөгөөд эрүүгээ эгэм рүү ойртуулаад зөөл ихсэрч өглөө. Хамраар амьсгал авлаа урсгаад хий. Амьсгалыг гаргаад зөөл ихсэрлээ. Нурууныхаа үе болгоныг мэдрээд усны далгион шиг амьсгал авлаа. Гаргалаа. 3 авлаа. Гүйц дараад амьсгалыг гаргалаа. 4 үргэлжлүүлээ. Авлаа. Гүйцэд ахар сүүлийг дээш нь өргөөд. 5 үргэлжлүүлээ. Амьсгал авлаа. Доош нь дараад ташаага жоохон хоош нь болгоод өөрөө. Зөөл ихцэрлээ. Сайн байна. За өгшин шулуун болгоод амьсгал авъя. Гаргалтаа зөөлөн буцлаа. За явлаа. Амьсгал авлаа. Гаргалаа. 2 яваарай. Амьсгал авлаа. Гүйц шулуун болгоо сайн байна. Шулуун болгоорой. 3 жоо уршаас хосч байгаа. 4 тоогоо нуглая. За уршлаарай. Яг уршлахгүй байна. 5 за эндээсээ гүйцэд ингээ шулуун болгоод буцлаа. 6 өө сайн байна. 7 сайн байна. 8 за барьлаа. эрэгтэй хүмүүс ч голцоо ингээл чэм юм уу те бодвэлт ингээ өөрөх нь гаднах үзмжинд айгу анхаарал өгдөө шүү дээ те. Энэ яг болохоор яг өөрийнхөө дотоод одоо хүнээ сонсох, өөрийгөө мэдрэх. Тэгээд бас ингээд бие яг юу шиг хүчний ажил хийхгүйгээр яг ингээд дотоод ингээд мэдрэмжээрээ сунгалтаараа ингэж гоё өөрийгөө бие гоёулах. Тэгээд мөн дотоод хүнээ бас ингээд тогтвортой ингээд ийм болох ач холбогдолтой байна.
Сүүлийнх дээрээ барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 зүйлийг хэвцэрлээ. Зүйлийг хэвцрээд мөрийг эргүүлээ. 2 3 4 ханаас нурагшин 1 2 3 4 за амьсгалаа айл болох төгжгүй чөлөөтэй амьсгалаад явна шүү. За багш амьсгал яриаг утгаад ердийн амьсгалаар амьсгалаа шүү дээ. Яг нөгөө үлийн өрөвчин бол өөрөө нөгөө амьсгааны урлаг. Тэнгүүд йогч бас яг ингээд нөгөө амьсгаагаа мэдрээд бас ингэж явдаг учраас энэ амьсгалын тал дээр бол их ойролцоо төхөн байлаа. За нэг удаа барь. 1 2 3 тийм шүү дээ. Йоо. 6 7 8. За зүйлийг хэвцэрлээ. Амьсгалыг гаргая. За эсрэг тавьсан. Өөрийгөө олчлаа. Тэгээ нэг яг хийхээр ихэндээ айгүй хэцүү байдаг. Нөгөө дараагаар нь айгүй гоё нэг тийм сүүлд нь хідэн оролтын дараагаар айгүй гоё мэдэрч эхэлдэг байхгүй юу? Илүү бүр нөгөө нэг явмаар санагдал эхэлдэг. Энэ дээр тогтоход бас айгүй хэцүү байна. Өнтөрч ажиллаагүй шүү дээ. Өөрийгөө л ялдаг гэж. Нүднийхээ болонгаар нэг багшийг халтаараад ингээл ажиллаа. Тэгээ нөгөө багшийг хэлж байгааг сонсоод хамтрагч минь хажууд энийг л хэлсэн. Болохгүй юм болоод байх шивсэн. Хана барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 зүйлийг амьсгалыг. Энийгээ таарж ерөөсөө тэнцвэр алж чадахгүй. За баруулаа хийлээ. Баруулаа чи ташаага авчаад. Хүлээ ийцэн. Хүлээ ийцэн. Саяны болохоор ерөнхийдөө бид нар нөгөө өөртөөгөө зүгээр л ерөнхийдөө танилцж байгаа тэнцвэртэй хэр тэнцвэртэй хэр дотгошоо төлөвтэй гадагшаа төлөвтэй гэд танилцсан шүү дээ. Бид нар чи нөгөө өдөр тутмын амьдралдаа дандаа нөгөө дараагийнхаа ажлыг бодож явдсан шүү дээ. Нүгд яг одоо цагтаа хизээ боддог байхээр өвдсөн цагтаа л боддог. Гинт өөрийгөө анзарч эхэлдэг ч гэдэм үү те. За гараа толгойн харалтаа бариад нуруугаа цэгцлээд ташаага авчаад амьсгал авлаа. Цээж хойноо. За арцыг сунгаж өгье. Цээж хойноо. Мөрөө болгоод амьсгалыг гаргаад бислэн цээжийг хойно тузанд наахгүй шүү за. Авлаа. Гаргалаа. 2. Авлаа. Гаргалаа. За хамраар амьсгал аваад хамраар гаргая. 3. Мөрөө айл болох бит өргөөрэй. 4. Яг нуулах хэлэхэд нөгөө миний нэг жин жоох илүү байгаад байгаа байхгүй. Тэнгэр нөгөө ингэ тэнцвэрээ олохгүй жоохон тэгдэг. Ер нь бол яг нөгөө нэг эрэгтэй хүн чир миний бодлоор л эрэгтэй хүн ч гэсэн хийж болно. Угаасаа нөгөө нэг хүний яг ч өөрөө ерөөсөө нэг тийм амар спорт ч юм уу тийм заавал тийм гэсэн шилдэг нь байх албагүй. Та яг л одоо жишээ нь турах гад ирж байгаа хүн ч юм уу байх юм бол тэр хүнийг тураах биш байх хэвээр хэвийн жинтэй ялгана. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн та байх хэвээр хэвийн химнэлтэй байна. Тэгэхээр эрэгтэй хүн ч гэсэн ер нь яагаад хийж болохгүй гэж тэгээд бас хийгээд үзэхээр угаасаа илүү их дурлаад эхэлт юм дөө. Нэг эрүүл мэнд дээр нөлөөлөд ирэхээр. За төлөвчээ. Артлаа татаад. За гараа айл болох ингэж битээ нуглараа за. За амьсгал авлаа гүйцэд түлхээд амьсгалыг гаргаад буцлаа. За авлаа арцгаа өшөө гойсон. Яа тэргээд байна. Харин эргээд ах юм. Зэрэг байна. Гортог шиг эргээд ах юм. Итхэсийнхаа доор зогсож байна манай. Оо нийшээ боо. Одоо тэгээд бие гой цэгцлээ сарна штэ. 3 мөрөө битэргөрөө 4 сонолт нь мэдрэгч байна. Чигийн ууруу ингэж харуулах хэрэгтэй. Тийм шүү байна. Тийм ш дээрээсээ барих юм. Сонголт гэх юм бол яг багасаа нөгөө нэг бүжиглдэг нэг хөдөлгөөнтэй байсандаа ингээд арай гайгүй. Тийм. Гэхдээ бүр нөгөө нэг яг юм мэрэгжлийн юм нөгөө нэг йога хийдэг ийм мэрэгжлийн юм лаг бүр амар бүжигчиж тийм амар сонголт бол надад байхгүй. Зөвөр яг би чинь жүжигчин юм чинь тодорхой хэмжээнд надад байх сонголт нь л байгаа. Барьлаа. 1 2
3 4 5 6 7 8 зүйлийг хэвцэрлээ. Амьсгалыг гаргаж өгье. Шаан дээр авчираад амьсгалаа сүнэ гаргаад хазуулаа. За би яаж үсгийг сонгоод өгье. 2 3 4 5 6 7 8 зүйлийг хэвцэрлээ. За гараа ингээд дахиад татгачих сайн ашиг. Одоо бүтээш бод явъя за. За амьсгалаа. Гаргалаа. 1 авлаа. Гаргалаа. 2 3 4 сүүлийн 2 дээр энийг аваад 5 барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 дээрээс барья. Барьлаа. За зүгдээ шүү за. Дээрээс барьж агаад за хэдхэн тоо барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 болголаа. Амьсгалыг гаргая. За хөлөөрт авчирч. Ер нь аль тиймэрхүү зүйлүүд йогийн эхлээд захад бүгдээрээ яасан хэцүү юм бэ гэж гардаг. Тэгтээ сарын дараагаар ч юм уу те 2 сарын дараа жоох удаж агаад хариу нь гарч ирдэг. Би нэрээ унтахгүй байгаад байсан чи унтдаг болсон байх ч гэдэг юм те. Би амаараа амьсгалаад хамраараа амьсгалдаггүй байсан. Айгүй их тэгдэг байсан бол амьсгалмаа нэгчиж те. Миний ингээд энэ нэг дагаа өвддөг байсан бол өвдгөө батсан ч юм уу салгалдаг байсан бол салгахаа батсан ч гэдэг. Тэр зүйлүүдийг мэдээж сонсохоор бид нар тэндээс айгүй их урам авдаг. Гэтэ тэрийг сонсохын тулд бас тухайн хүнээ бас маш гоё тууштай байлгах хэрэгтэй. Тэгээ тууштай байх нөхцөлийг бас бид нар бүрдүүлж одоо сэтлийг төрүүлж тухайн хүнд дасгал хөдөлгөөн эрүүл мэндийн ямар чухал вэ гэдгийг л айгүй сайн ойлгуулж ижил манайхан ч орж ирнэ шүү дээ. Удаа явна шүү дээ. За ихлээр хөлөө өрөхгүйгээр жингээ өгье. Жингээ өгөөрэй. Гараа дээшлүүлээд. Аха тэгж дарж агаад. Аха. Гараа дээшлүүлээрэй. За хөлөө салгалаа. Гадна талаар нь хариулаад тэгээд дээрээ. Oh my god. Тэгээд дээрээ. Хөдрөгөө хараарай. За тийш өлмийнхаа дэчийн туусаас бариарай. Тийшгээ гараад. Өлминий дэчийн туусаас бариад өвдгөө нуглаад. За хоёр гараа дээш нь өргөөд. За хэсэг ингэ барьчих. Ингэсэн үү? За гараа жоохон дээрээс барьчих. Аха. Даашаа хөвлийг гоёо авчлаа. Даашаа сууч 2 3 даашаараа 4 5 тоогоо чигээрээ 6 7 8 9 10 за татаад шилэн боллоо. За гуйн жоохон чангарч байгаа булчингаа чангалаа шөрөмсөө суллаад за мөрөө сахан суллаад тогтъё. Йоо яг дүүж даач шиг байна. Гуйтай амар авчиг. 3 одоо ингэ нөө булчингийн мас чи одоо ажиллаж эхлэх хэрэгтэй байхгүй. 5 6 7 8 9 10 за өвдгөө нуглаарай. Гараа өвдгөө баруун талаасаа 2 гараараа бариараа анхааралтай гэрэ. Хөлтөд гихтэн үчлээ. Уршигаа буулаа. Нашаа гарлуу гараа буугараа. Нашаа буу. 2 гараараа бариараа. 2 гараараа барьж буугаад байна. Аха. За наашаага ташаага эргүүлээд буугаад. Гарлуу гар. Гарлуу гар. Аха. Гарлуугаа хар. Ингээд тав. Нөгөө гар. За тэгж байгаа наашаа буугаад. Талын тал руугаа. Наашаа. Өвдөө нуглаарай. Гараа бариад за 1 2 3 4 5 6 7 8 буцаага барьлаа. Эсрэг талаасаа барьлаа. Бариараа. Бариараа дэш өргөөрэй. Татаад. За ингээд орж ирээ. Чадхаар байна. Татахгүй мэй. Үнээс татахгүй. Манай юу вэ? Тэгээ ер нь манай хоёр бол ер нь харьцангуй гайгүй тэнцвэртэй. Бид нар одоо жишээ нь ингээл нүдэн хнайл гараа дэш нь өргөөл ингээд тэнцвэрийн тодорхой хэмжээгээр шалгаад амьсгалын шалгаад ирдэг байхгүй юу? Амьсгалын хэмнэл нь хэр хурдтай, хэр богино вэ тэрнээсээ мэдэрдээ ирдэг. Манай хоёрын хувьд бол ерөөхдөө аюу нөө биеийг хянах чадвартай, тэнцвэртэй, ирээдүйтэй байна. Тэгвэл нөө миний үгийг сонсохгүй байгаа байхгүй. Эндээс бариад ингээрэй гэхээр өөртөө сонсохгүй. Хүний үг сонсож сураагүй захирал болохоор алууны дарга алтар тэгээд байна. Чи бүргээ тогтох гээд бүр өөргөө даахгүй гарч.
яг ингэ хүн хийгээд болоод хаад хийж болох юм шиг санагдаж байна. Өөрийгөө дийлэхгүй байгаадаа хүн итгэлгүй болчт юм байна. За яг энийг зарич чадахгүй байхаа гэж сүүл рүүгээ тэгээд оролцсон. Хоёр харалтаас шууд гараад эхэлчихлээ. Тийм нилээн л Яаж боён үдчихлээ. Яг ингэ гараад ичээ байт. Өөргөө байхгүй. Тий, заавал залуу хүн гэхгүй. Миний одоо хамгийн өгшин шав гэх юм бол 54 настай, 50 70 настай ч юм уу те. Нөө нэг тэтгэртэй гарчингуудаа агарын yoгийн багш болъё гэд ороод ирдэг. Тэд нар бол айгүй гоё тийм итгэлтэй. Тэгэхээр та хэдэн ч настай байсан гэсэн ер нь болох боломжтой байдаг. Гол нь чин сэтгэлтэй тэгээд тууштай байх л чухал. Ерөнхийдөө саяны тасгалын ашигтсан гэх юм бол нэг мэдээж дээр өөрийгөө татчих. Бид нар агаарт дээшээ нөгөө авирах хөдөлгөөн гэдэг юм шиг ажиллуулаагүй жижиг булчингуудаа бүгдийг ажиллуулж өгдөг байхгүй юу. Тэгээд дээрэс нь булчингаа чангалаа, шүрмсөө суллаад гэдэг нэг ялгаатай бие ажиглаж эхэлнэ. Дээрэс нь нөгөө нэг одоо нөгөө нэг талгаа ирдэг хүмүүст ингээд уруу хараад ингээд нэг тэнцвэрийн асуудлууд аяг орж өгдөг. Тэгээд булчин маань өөрөө ирэхгүй чангалал, өөрөө ирэхгүй ингээд бие татаж өгнө. Тий, дээр гарсны дараа ингээд нөгөө нэг юм дүүжин даажин дээр суудсан юм шиг ингээд амар их тавлаадах юм биш. Тэр чинь таныг харангууд ингээд зүгээр ингээд яг тэрэн дээр ингээд зүгээр ингээд нэг юм оршихуу. Тэгэнгүүт бид нар ингээд зүгээр савлаа. Тэгээ бас эхний хэлжинд угаасаа ингээд жоохон савж байгаа та нарт их савж байгаа юм шиг мэдрэмж угаасаа төрдөг. Тэгж аа сөүлдээ нөгөө нэг энэ тууцаа бид нар өөрсдөө удирдах эхэлчихдэг байхгүй юу? Яг тааруулаад. За яг юм байна. За ташааныхаа хэсэн дээр тууцаа тааруулаад эрүүгээ эгэн рүүгээ ортуулаад жиндөө өглөө гараад дэвшлүүлээд та хүлээс салгая. Хүлээс салгаад ороолоо. За савлаад байвал манай ингээд нэг ингэчгтэй гараад орчих. За дэше басъя. Сараа. Хөлминий дээрээс байдлаа. Өвдгөө нугаллаа. Хоёр гараа дээш нөргөөд. За ингээд хэсэг 15 барья. За хэвлийг гоёо сайн шахмал голын хийс савны хийг аягуулсан хөөгдөж өгдөг. 2 3 4 5 6 7 8 өвдгөө чигээд салгалаа. Өө мандаг. За одоо мөрөө суллаад булчингаа чангалаа шүрмсөө сулчээ. Гараа жоохон доошлооч манай ах. За ингээд ячих юм бол гарчин гой сулраад 2 3 4 5 өвдөг чанга 6 7 8 9 10 сайн байна. За өвдгөө нугаллаа. 2 гараараа бариарай. За угшаага зөөлөн буулаа. Өвдгөө доош нь буул гараа. Оо сайн байна. За гараа зүүн гараараа атгаад тал руугаа хараад хөлөөрөө сайн авчаараа 1 2 3 4 5 6 7 8 буцаага барья. Тийш өндөгөрэй. За эсрэг талаасаа бариараа. Сүүн гэвэл тэр нөгөө хажуу тишээ ингэж юу яад би жоохон тэнцвэргүүл байгаад тал би. Тэгээд дээшээ нөгөө хөлөө өргөдөг агаарт тогтоход яах вэ гэж бодчих сайн хөөрхөө тогтцсон. 2 гараараа бариараа. Ингээд барь. 2 туусаасаа нэгээр натгаараа манай хоёроо. Тэгээ үнэхээр өөрийгөө дийлэхгүй нэ. За 2 туусаас атгаж агаад татаад За явахаар гэнэ. За эндээсээ тэгвэл уруу харъя бүгдээрээ. За шууд доошоо унжаад хоошоо гидийгээд буталаа. Гарааны. За шагаан артлынхаа хөлнөөс барьчих. Шагаанасаа. Гараа тавтай. Хөлөө доош нь давсан бол 2 3 Яагаад тоглож ирлээ? Хөдрүүгээ хараарай. Хөдрүүгээ хараад 2 хөлөө салгаад дотор талаас нь бариад за зөөлөн болчих. За бас. Йой. За хөдрүүгээ хараад буулаа. Бүгдний ха дотор талаас бариараа цаад гараа. Цаад гараа. Сатан гэж. Хамт хийж байгаа хүмүүс маань яг нөгөө би өөрөө яг тэр нэг хийж байгаа хийлгэж байгаа тасгалын яг ингээд өөрөө ингээд яг адилхан дагаад ингээд мэдрээд хийчмээр байсан болохоор хажуудлахаа үнийг ингээд инээхээр дагаж инээгээд болтгоо. Яг ингээд тэнцвэрээ олохгүй байгаа үед ингээд хажууд ингээд эргэжээдэг ч юм уу те ингээд тэгэж мэнхэн хараа нилээ тийм инээдтэй байсан. Хин уг дөрөв хийсэн шүү дээ чи. Харин одоо нэг хоёр дахь дээрээ цуцаад бүр ингээд бүр хичээгээд ч дийлгүү. За хоёулаа угаасаа хасах шаардлагатай болчихлоо шүү дээ тий. Тойлоход энэ дээр татаад энэ татлалтан дээр авчирчаа. Гэтэ ер нь аль гайгүй. Хит хийчихэл учраа олчихно. Хит хийчихэл учраа олчихар мундаг байна.
Бүр амар салгын чинь бүр бүх юм ингэж ичирч. Тэгээд энэ онс ингэсэн чи бүр хинчээс татаадсан. Тийм ингээд Тийм шүү дээ. Гойны булчин ажиллаж байгааг тайлбарлаж. Зайдан морь унсаараад. Гэсэн чи яг нөгөө нэг юунд ингээ хавчуулагдаад байгаа юм шиг амар. Одоо бид нөгөө булчингаас сулалж штэ тий. Тэгэхээр илүү нөгөө нэг чимхэд байгаа ч хавчраад шүү. Тийм үрэг. Өвдөд гэсэн. Наа чи явандаа ингээ булчингаа чангалаад ирэхээр та нар гой барайнд орж байгаа юм шиг л санагдана. Зөв. За хэдүүлээ нэг хоёрын сал хийчээ. Тэгээ хоёр Нөгөө нэг яг дээшээ нөгөө нэг агаарын йог гэхээр би болохоор бодохдоо ингээд нөгөө нэг юм аюу хөнгөн өөртөө аваад гардаг байх гэж боддог ус ахгүй. Тэгээд яг хөө мэдээж мэрэгсэн маш удаан хугацаанд хичээлсэн хүмүүс бол маш хөнгөн аваа гарч байгаа. Тэгээ миний хувьд болонгод анх удаа гэх тэгэнгүүт би нөгөө гарын булчин жоохон султай. Гараараа ингээд юм өргөх ч юм уу тийм ямар ч юу булчинлаг тийм шинж чанар байхгүй гэх юм уу жоохон төрхөн тэгэнгүүт сая нөгөө дээшээ гарахад гараараа татхад ирэх ингээ амар хэцүү байсан. Ингээл бүх хөлс ингээл хасгараал тэгээд ингээд нэг 3 4 5 6 гээл баг хамгийн сүүлд 6 дахь дээрээ баг ингээд өөрийгөө дааж гараад байгаа юм уу те ингээд өргөж дийлээд байгаа юм уу гэмээр тийм байсан. гараа дээш нь өргөд. За савлуулахгүйгээр дээшээ бас шүү за. Тоо за. Хөөс авчилчлаа. За гараа дээшлүүлээд баруун гараа урдуур нь оруулаад аалгын дээш нь аваачих. Атгаарай. За зүүн тийшээ хараад нуруу гараа наалдаад өгье. Зүүн гараа төлөлөө ховинжигээд. За зүүн хөлөө гიშгээд өсгийгээд тал руу За хоёр гараа ардаа бариад зөөлөн сууч. Эцэст гоо ямар л За баруун хөлөө дээр нь тавьчих. Оо яс. За одоо эндээсээ бүгдээрээ зүүн мөрөн дээрээ тууцаад харуулаад өгөөрэй. Хоёр гараараа барьж агаад хашаага дээш нь өргөөд манай хоёрыг хөлцөхний гад байна. Хашаа дийгээд За одоо нөгөө чангарсан хуйнтай хэсгээс ахаа суллаа. Боломжтой бол зүүн баруун гараа шулуун болгоод суллаад өгнө. За л хөвзгөө доод тууцнаасаа хөндөрүүлээд сайн байна. 2 3 4 5 6 7 8 цагаа барьлаа. Зөөл экспресс үуч. За эсрэг тал дээрээ 85 кг-аас одоо доош жинтэй байх хэрэгтэй. Яагаад гэхээр нөө тууз маань өөрөө даадаг боловч тухайн хүн өөрөө өөрийгөө агаар даах чадваргүй болоод эхэлдэг. Тэрнээс их дээшлээд ирэхээр аюултай гэж үздэг учраас жингийн хувьд бол бас тэгж өгдөг. За яг л нөгөө нэг барай хийж байгаа юм шиг гоё чангалж өгдөө суларч өгдөө. 2 3 4 5 6 7 8 зөөл ихтэрлээ. Ансаасаа харгая. За одоо энэ хөлөө ийш нь зэрэг буулгая шүү. За. Хашаага харж гараа. Вау. Ингээд бүрхүүц даралж. За өвдөнөш сан гар. Өвдгөр байх юм. Гарахнаш гаргачихаа. За хоёр гараа барьж агаад доод өвдгөөж игээ. За нэг эргээд тагаад. За зөөлөн болаа. Зүгээр бодохгүй айгүй хий. Зүгээр гоо. Төсөлтчтэй би ч одоо амжилт л өснө дээ. Одоо нөгөө айгүй тийм йогор хичээл айгүй тийм даруухан болсон шүү дээ. Би ялан мал нэхэ байсан. Амжилт өснө. За мөрөн дээгүүрээ давууллаа. Ажил тарангуй сэрэчгүй дээ тэр. За эрхээ ургаараа гогцоодаад хаваа хайчаад цогч үзүүрээс нь барьчаад Ингээм үү? Ингээд үзүүрээс нь барьжаад ингээ мөрөөдөө тавуулчих. Мөрөн дээгүүрээ давал нөмрөөд яач вэ? Энэ бороо арчиж. За. Зүг. За эндээсээ тоогоо авчаад тонгоохтой тоогоо өргөд өгөөрэй за. Тэгээ гараа дэш нь гулгуулчих. За матрасныхаа голд зогсож байгаад угаад сэрчих. Атгаж жагаад. Сэрсэр. Тэгээд яг өсөрчөөд болохоор юм. Энэ аварцсан юм.
Зөө шээ чи одоо яг орохоор харагдаад. Айгаа гоё аврах гэжсэн чинь. Гэ нэгч айхтар хэцүү зүйлж байхгүй л дээ. Яг хөө зарим тохиолдолд нөгөө олон төрлийн ааштай хүмүүс байх тохиолдол байдаг шүү дээ. Бид нэр гэл хамаг зүрх сэтгэл ингэж гинт нэг хүн тас гэл өөр юм яриад ирэх ч юм уу те. Тэрэн дээр бол яг хөө жоохон заримдаа урам хугарах зүйл байна. Гэтэ энэ бол нэг тийм асуудал биш. Айхтар нэг хэцүү зүйл байхгүй. Илүү л ер нь агаарын yoгийн багш болоход эхэндээ ингээл бие хаагаа хөдөлгөөд ирэхээр хэцүү санагддаг байхгүй. Тэгээд сүүлдээ улам дуурлаад эхэлдэг. Заах болгондоо илүү дуурлаад эхэлдэг. За би чамаг саа тэгээ. За ингээд чи хөнгөх штэ. Окей. За ингээд. За гараад ишин. Хоёр гар хаалга нийлүүлээ. За би орцсон байгаа шүү. За. Оо ямар гоё юм. Би ирэхгүй байна. Иргэнэ натж гайг. Баг өмсөө. За тонголоо. Хүүе бэ чи. Тонгоогоор эхлээд ингэ барина штэ. Хайлаа зөөр ингэчтэй. Энийг төр сулж. За ингэж хагаад. Бархан зөө. Тэгж одоо тоогоо ингэж өргөж тонгоогоод дээш нь. Гараа тонгооч эхлээд тонгоогоо эхлээд тавцыг хэлээ. Гараа дээш нь булгуул. Нөгөө талаар барьсан уу? За одоо надад чи мөрөн дээр чинь өргөж байгааз. За өсрлээ. За талхаа. Болчих шүү дээ. Чадчихлаа. За ингээд хэсэг амрын хайшлуулсан бочингаа. Хайшлуулсан бочингаа суулаа. Бас айгу гоё байна. Тэгээд мэрэгжлийн хүмүүс чинь шалгуур шүү дээ. Хүнд гоё нөгөө маш ойлгомжтойгоор ойлгуулж байна. Ингэж бодгцсан хамгийн эхлээд өөрийнхөө биеийн тэнцвэрийг маш жигд олж сурах хэрэгтэй юм байна. Тэгээд гарын булчин сайтай ер нь нөгөө яг ийм юм тайзан дээр ч юм уу дэлгэцэн дээр ингээ хийх гэж байгаа бол тэрнээс өмнө нь маш их юм бэлтгэл сургалт хийгээд яг юм мэрэгжлийн имэйл харуулахгүй бол болохгүй мэн даа л гэж бодогдлоо. Баруун хөлийг туузнаас зөөлөн гаргая. Зүүн хөлийг туузнаас зөөлөн гаргалаа. Нүдийг ансан чигээ аажимхан сууцгаая. Нүдэнаа наруугаа эхлээд гүнзгий амьсгалаваад гаргая. Гарын алгыг хүрлээ. Халуун дөхтөл нүрээ. Гарынхаа алганд халуун дулаан энергийг хоригдлуулж агаад ертөнцийн сайн сайхныг хардаг хоёр нүдэндээ халуун дулаан энергийг өглөө. Ер нь зааланд айл болох сүрэг юм ярих дургу тамхи арх одоо юу гэдэг те тиймэрхүү зүйл яагаад тэгэхээр ерөөсө бүхэл хүн энэ талент хараад ч юм өөрийгөө айгу гоёор хардаг. Тэгэхээр айл болох сүрэг зүйлсээс бид нар айгу татгалздаг. Бүгдийг сайхнаар сонсдог хоёр чихэндээ халуун дулаан нэр мэсэв. Бүхнийг хайрладаг зүрхэндээ халуун дулаан энергийг өглөө. Гүнзгий амьсгал аваад гаргая. Таны зүрх хайраар дүүрэн байгааг мэдэрлээ. Тэр халуун дулаан сайхан хайраараа өөрийгөө тэврээ. Өөртөө талархъя. Хоёр гарын алгыг нийлүүлээд зүрхэн хүрдэндээ барьлаа. Нүүрэндээ нэмсэглэл тодруулаад сэтгэлдээ сайхан бүгдийг бодоод нүдийг аажимхан нийлээ. Өргөлж ингэж нэмсгэлж аваарай. Намасте. Бай бай. За шантармаар үеч ч одоо нөө ковид үед л болсон баг та. Босод үед л харьцангуйгаа гэсэн сайттай санаас манах нөгөө агаарын yoгийн шинэ урсгал Монголд гаргаж ирсэн. Оюуны өмчөөр баталгаажуулаад фит төрөлтэй. За ер нь шинэ урсгал гаргаад ирэхээр ер нь жоохон хэцүү байдаг. Айгүй их ганцаарддаг. За яах вэ? Одоо нөгөө айгүй олон хүн дээр туршилт хийж үзэн. Тэр үед бол мэдээж ирэх жоохон хэцүү байдаг. Тэгээд бид нар ч хамгийн анх нөгөө нэг агарын ринг гэж ярьдэн шүү дээ. Агарын цариуны тэм төрлийг бас гаргаж ирсэн. Тэгээд бүх насныхан хийж болох хамгийн аюулгүй хөдөлгөөнийг ерөнхийдөө бодож тэгээд тэрийгэ туршиж
тэгээд дадалдаг. Одоо болохоор бас юм ариог гэдэг нэрээрээ яг юм фит төрөлтэй, бариултай, илүү жим талдаа тиймээр бас шинэ төрөл гаргасан. Тэгээ энэ шинэ төрлийг ч юм уу тиймэрхүү шинэ юмнууд гаргахад ер нь бол жоохон гашилдаг, ядардаг. Өнөөдрийн хичээл ямарсан таалагдсан гэж найдаж байна. Тэгээ манай ямар ч байсан манай хоёр бол тодорхой хэмжээний бас нэг дасгал хөдөлгөөн хийвэл бас хэрэгтэй хүмүүс байна. Тэгээд өөрсдөндөө бас анхаарал дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж башнаас зөвлөмөр байна. За баярлалаа. Баярлалаа. Ямар санагдав? Надад бол тийм анханасаа л нэг тийм тайван, дулаахан тэгээд нэг юм спортоор хичээлэн хөдөлгөөнөөр ингээд эрүүл мэндийн аваад явдаг нэг спорт хийнгүүд нэг амар юм айхалжсан, өөхөлсөн юм ер нь юм биенээс хүч ингэж асрыг шаарддаг гэдэг шүү дээ. Шууд энергитэйгээ хамт шаарддаг. Тэгэнгүүт энэ болохоор нэг юм энерги ингээд нэг юм нөхөд байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн надад. Энерги нөхөж хөдөлгөөнөөр ингэж эрүүл мэндэд ингэж нэг юм юутай ач холбогдолтой тийм тайван дулаахан их гоё байлаа. Тийм. Тэгээ одоо миний хувьд бол ингээд тарихтлага маш гоё хамраад би маань маш гоё хөнгөн болсон байна. Тэгэхээр одоо ингээд нэг цагийг ч гэсэн яг өөртөө засуулаад айгуу гоё хамаараа моглох мэдрээд маш гоё мэдрэмж авлаа. Айгуу гоё. Багштай баярлалаа. За багштай баярлалаа. Багш чинь наа. Намасте. Намасте. Ингэдэг л.